Сайн мэцхан залуусаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За герман хэлний салдаг болон салдаггүй үгний талаар би өнөөдөр та бүхэндээ зааж өгөх гэж байна. Герман хэлний салдаггүй үг бол өөрөө тухайн хэлний онцлог. За А1-ийн төвшөнд одоо анхлан суралцж байгаа хүмүүс маань герман хэлний салдаг болон салдаггүй үг гэхлээр ойлгож өгөхгүйгээр толгойн нэргээд байдаг. За тэгэхээр энэ дээр энэ хүү бичлэг дээрээс та бүхэн маань салдаг болон салдаггүй үг гэж юу вэ гэдгийг мэдэж аваарай. За хэдүүлээ эхлээд үйл үг Монгол үглүүг уурах гэдэг үглүүгийг авъя. Уурах гэдэг үглүүг маань бол энэ дээр ямар ч хувираагүй хэлбэрээр одоо процессыг заагаад үйл явдлыг заагаад зогсож байна тийм үү. За тэгэхээр үйл үг маань бол тухайн хэлний маш амин чухал зүрх болсон одоо үг зүйн аймгийн үг байдаг. Яагаад гэвэл энэ үгээр бол тухайн зүйл өнгөрсөн одоо ирээдүйд үлийн эзэн юу хийж байгааг бол процессыг зааж орж идэг. За герман хэлэнд болохоор уурах гэдэг үгийг орчуулах юм бол einladen. За einladen. За тэгэхээр энэ хүү салдаг болон салдаггүй үгнийхээ бүр тодорхой жишээ гаргахын тулд та бүхэндээ би энэ дээр одоо өгүүлбэрийн жишээг авъя. За тэгэхээр та бүхэн маань энэ дээр одоо хоёр янзын өгүүлбэрийг харж байна. За монголоор бол би найз охтуудаа төрсөн өдөртөө урьж байна гэсэн нэг өгүүлбэр. За германаар бол ich lade meine Freundinnen zu meinem Geburtstag ein. За тэгэхээр энэ дээр та бүхэн маань юу харж байна гэвэл einladen гэдэг үг маань өөрөө салдаг үг. Яагаад гэвэл энэ хүү ein гэдэг үгтэр маань хойшоо шидэгдээд энэ хүү үйл үг маань салаад өгүүлбэрийг төгсгöd орсон байна. За монгол хэлэнд бол онцлог нь тийм салдаг үйл үг байдаггүй та бүхэн маань энэ дээр харж байна. Үйл үг, за гол үйл үг маань туслах үйл үгтэй одоо цагийг бүтээгээд орсон байхад герман хэлэнд бол ганцхан үйл үгээр нөгөө үйл үг маань салаад энэхүү өгүүлбэрээ бүтээсэн байна. За та бүхэндээ би уртны хичээлүүдээрээ presens болон präteritum гэдэг хоёр цаг маань бол гол үгдээр тоглолт хийгээд энэ хоёр цаг маань одоо цаг presens, präteritum маань бол өнгөрсөн цаг. За энэ хоёр цаг маань гол үйл үг дээр тоглолт хийгээд яадаг гэсэн байлаа. Өгүүлбэрийг бүтээдэг. За тэгэхээр presens энэ laden гэдэг үг маань einladen гэдэг үг маань үйл үг биеийн төлөөнийхөө үг дээрээ хувираад үргээрээ хувираад за тэгээд салаад орсон байна. За энэ дээр бол ерөөсөө грамматикаар хоёр үйл үг дээр бол хоёр үйл явдлыг бид нар харж байна. Нэгдүгээрт бол үйл үг нь биеийн төлөөнийхөө үг дээр одоо хувираад за тэгээд салдаг үйл үг учраас үйл үгийнхаа дүрмээр хойшоо салаад ингэж орсныг бид нар харж байна. За энийг улам одоо тодорхойлохын тулд ингэж улаанаар тодтогчээ. За одоо хэдүүлээ ингэж хичээл рүү оръё. Герман хэлний салдаг үйл үгийг мэдхийн тулд бид нэр өрдөөсөө өгтөрүүдийг л цээжлэх ёстой. Trennbar verb гэдэг нь бол салдаг. За untrennbar гэдэг нь бол салдаггүй. Гэмшт гэхлээр холимог үйл үгийг хэлдэг байна. За эдгээр өгтөрүүд дээр одоо үйл үг залгах юм бол энэ салдаг үйл үг болдог байна. Эдгээр өгтөрүүд дээр за үйл үг залгах юм бол салдаггүй болдог байна. За энд орох одоо өгтөрүүд нь бол холимог салдгаар чирэглэгддэг, салдгүйгээр чирэглэгддэг ийм өгтөрүүд байдаг байна. За хэдүүлээ одоо энд орох жишээнүүд дээр жишээ авч харъя. За жишээ нь abfahren гэдэг энэ хүү үйл үг дээр доор би жишээ авсан байна. Der Bus fährt gleich ab. За тэгэхээр ab гэдэг маань бол өөрөө дээрхээр харах юм бол салдаг үйл үгийн өгтөрийн шүү дээ тийм үү. Тэгэхээр fahren гэдэг маань бол өөрөө машинаар явах, дугуугаар явах гэсэн утгатай. За энэ өгтөрийг нэмчихлээр одоо яг хөдлөх гэж байгаа, хөдлөх гэж байна гэсэн утгатай үйл үг болдог байна. За der Bus fährt gleich ab. Fahren гэдэг нөгөө үг маань биеийн төлөөнийхөө үг дээр хувираад der Bus fährt за gleich гэдэг нь утгахгүй гэсэн үг. Ab гэхлээр хөдлөх гэж байна гэсэн утгатайгаар одоо цаг дээр үүсэж байна. За та бүхэн маань биеийн төлөөний үг гэж хэрвээ ойлгохгүй байгаа бол миний YouTube сувгнаас personal pronoun буюу биеийн төлөөний үг гэсэн хичээлийг үзээрэй. За бид түн дээр бол биеийн төлөөний үгнүүд нь одоо нэр үгийг төлөөлж өгүүлбэрт орж болдог. Үйл үг нь өөрөө биеийн төлөөнийхөө үгээс хамаарч хувирдаг гэдгийг би заасан байгаа. За тэгэхээр der Bus гэдэг үг маань бол яасан бах нь? Der Bus гэдэг үг маань бол буюу эр хүсийн үг байна.
эр хүсээ үг. Тийм учраас fährt гэд 3 дугаар бие дээр энэ байна бол хуурж байгаа харагдаж байна. 3 дугаар бие дээр хуурж байгааг харж байна. За тэгэхэд gleich ab. Der Bus fährt gleich ab. Тэгэхээр энэ автобус одоохон ингээ хөдлөх гэж байна гэсэн утгаар орж байна. За Trennbar үгийг бол одоо өгүүлбэрт бид нэр яаж бичдгийг мэдэж авлаа. За одоо бол хэдүүлээ Trennbar үгийг харъя. End гэдэг эдгээр хурдууд нь бол Trennbar буюу одоо салдаггүй үйл үгийг бүтээдэг байна. За доорх жишээн дээр харъя. Bezahlt das Brot гэхэлэр тэр ихтэй талхны үнийг төлнө гэсэн утгатай орлож байна. За тэгэхээр би өгтөр залгагдчихлаар үйл үг бол салгагдахгүйгээр үргээр ингээд үйлбэрийг бүтээдэг байна. За хэдүүлээ дахиад нөгөө биеийн төлөний үг дээр дахиад жижигхэн жишээ хажуугаар наваад юм. Wir гэдэг болчих юм бол бид нар болоод bezahlt гэдэг маань бол bezahlen гэдэг дүрмийн хувьд бол хувираад явдгийг та бүхэн маань мэдж байгаа. Wir bezahlen das Brot. За болохоор яадаг бах нь буцаад тэр ихтэй bezahlt гэдэг 3 дугаар бие дээр хувирч байгааг та бүхэн маань энэ дээр харж байна. За хэдүүлээ одоо гимштэй буюу холимог үйл үг рүү оръё. За Trennbar гэдэг нь бол та бүхэн эндээс мэдж байгаа салдаг тийм үү. За durchreisen, überkochen, umfahren, untergehen гэдэг эдгээр үгнүүд нь бол өгтөр дээр өргөлтийг аваад за тэгээ бид энэ хөвөл үг маань бол салтын байна гэдгийг мэдэх нь байна. За үүнээс гадна хэдүүлээ толь бичгнээс юм уу дүүднээс харж болно. За дүүдэн дээр хөвчлэн өргөдөг байдаггүй. Яагаад гэвэл өөрсдөө германчууд хэрэгэлдэг учраас та бүхэн маань өөрсдийнхөө Монгол герман талаас юм уу герман монгол талаас харж байгаарай. За тэгэхээр хэдүүлээ одоо өгүүлбэр дээр жишээ авъя. Die Milch kocht über kochen гэдэг нөгөө энэ дээр өргөлтөө авч байгаа тийм үү. Тэгэхээр энэ маань салдаг байх нь байна. Kocht über гэд яаж нөө тэр сүү буцалж байна, дэвэрч байна гэдэг утгаар энэ дээр орж байна. Салаад kochen гэдэг үг маань бие дээрээ хуураад über гэдэг энэ одоо өгтөр маань аргашаага шидэгдээд өгүүлбэрийг үсгэж байна. За үүний дараа бол Trennbar буюу салтгүй үйл үгийг харъя. За тэгвэл салтгүй үйл үг маань бол үйл үгэн дээрээ одоо өргөлтөө авдаг байх нь байна. Durchsuchen, übersetzen, umfahren, untersuchen. За жишээ өгүүлбэр дээрээ ich übersetze den Text гэхээр би текстийг орчуулж байна гэдэг утгаараа яаж энэ übersetzen гэдэг үг маань бол салахгүй орж байна гэдгийг та бүхэн маань харж байна. За тэгэхээр энэ хүү одоо салдаг болон салдаггүй холимог үйл үг маань бол ойлгоход юм амархан байдаг байна. За та бүхэн маань хэрвээ энэ хүү хичээлүүдийг ойлгохгүй за үйл үгийн талаар ойлгохгүй байх юм бол миний одоо цагийн хичээлийг за мөн биеийн төлөвний үгийн хичээлүүдийг хамтд нь үзээрэй. За анхаарал тавьсанд та бүхэндээ баярлалаа.